За тархур судлалын 50 дахь 7 хоногийн мэдээ гарсан байгаа. За энэ мэдээгээр улсын хэмжээнд амбулаторийн үйлчлэгийн 6.2%-ийг томоо тус өвчин бол эзэлж байна. За нийслэлийн энэ нь бол одоо өмнөх 7 хоногоос 1.3%-аар их, за сүүлийн 3 жилийн дунджаас 1.6%-аар бага юм байж байгаа. За нийслэлийн хэмжээнд томоо тус өвчин бол одоо амбулаторийн үйлчлэгийн 6.6%-ийг эзэлж байгаа. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 1.2%-аар их, за өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 1.6%-аар бага ийм дүнтэй бол байна. За лабораторийн тандалтаар хүн амын дунд томоогийн А хүрээний, Б хүрээний, адено, ерино, синцитал вирусын одоо ийм хэлбэрүүд бол эргэлтэнд байж байгаа. За ер нь томоо тус өвчнөөр өвчлөхсдийн 87.7%-ийг 15, за 57.7%-ийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна гэсэн ийм дүн мэдээ байгаа. За 12 сарын 21-ний байдлаар нийслэлийн хэмжээнд байгаа одоо хүүхдийн 869 орон дээр 1583 хүүхэд хэвтэ эмчилүүлж байна. Одоо орны ачаалал 82% өссөн байна. Тэгэхээр бид нэр энэ өсөж байгаа энэ орны ачааллыг яаж зохицуулж байна вэ гэхээр насан туршистай орыг одоо бид нар хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 273 орыг одоо хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлсэн. За 300 гаруй ор нөөцөнд бол байж байгаа. Өнөөдөр одоо томоо тус өвчний гаралт бол одоо бас ихсэх хандлагатай байгаа учраас бид нар бас энэ арга хэмжээнүүдийг авч байгаа. За тэгээ бидний гол зорилго бол одоо орны ачаалал ийм их байгаа хэдий ч одоо өнгөрсөн жилүүдийн шиг хүүхдүүдийг бол шалан дээр хэвтүүлэхгүй. За ийм зорилго тавьж байгаа. За коридорт бол одоо бас аргагүй байдалд бол одоо хүүхдүүд 1-2 хоног хэвтэх бас ийм тохиолдлууд бол гарч байна. Энэ дээр одоо бид нар бас 1 хоногоос 2 хоногоос бүр одоо дээдл нь хэвтүүлэхгүй байхаар одоо платанд оруулах ийм зохион байгуулалтыг аваад явж байна. За ер нь эрүүл мэндийн сайдын тушаалаар одоо 2014 оны 358 дугаар тушаал гэж байдаг. За энэгээр бол амбулаторийн үйлчлэгийн 15%-ийг томоо тус өвчин эзэлсэн тохиолдолд одоо бид нар энэ ямар арга хэмжээ авах вэ гэдгийг заасан байгаа. Энэ дээр бол одоо цэцэрлэг сургууль зэрэг хүүхдийн байгууллагыг төр хаах, за үзүүр үйлчлэгээ нийтийн хамарсан арга хэмжээнүүдийг төр хязгаарлах гэх мэт ийм арга хэмжээнүүдийг авдаг байгаа. За мөн амбулаторийн үйлчлэгийн томоо тус өвчин маань одоо амбулаторийн үйлчлэгийн 10-аас дээш хувийг эзэлсэн тохиолдолд бид нар одоо энэ бүх эмнэлгийн үйлчлэгийг гэрийн хэлбэрт шилжүүлдэг. Одоо тухайлбал одоо өрхийн эмнэлэг гэрт нь очиж одоо үзлэг, эмчилгээ, одоо оншилгоо, заавар зөвлөгөө өгөх ийм байдалд одоо ингэж шат дараалсан арга хэмжээ авахар сайдын тушаалд бол тодорхой заагдсан байж байгаа. Одоо тухайлбал тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага сум өрхийн эмнэлэг бол одоо гэрээр нь үйлчилгээ үзүүлнэ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж ингэж заасан байгаа. Тэгэхээр бид нар бол одоо энэ тушаал заасны дагуу яг өнөөдрийн байдлаар энэ хэмжээнд хүрээгүй байгаа учраас одоо энэ хэмжээ өнөөдрийн одоо бид нар энэ төлөвлөгөө гарган ажиллаж байгаа энэ хэмжээнд хүрэхгүй байх тал дээр одоо төлөвлөгөө гаргаж дистраалсан арга хэмжээ авч ажиллаж байна. За мөн бид түрүү хэлсэн байгаа энэ нэлээд хэдэн хүрээний вирусууд одоо давхар эргэлтэнд явж байгаа. Тэгэхээр энэ дээр эмнэлэгт одоо бага насны хүүхдэд одоо хэвтсэн тохиолдолд бас нэг хүрээний вирусээр өвдөд тэр нь эдгэрэлтийн шатандаа өөр хүрээний вирусын халдвар авч одоо хүндрэл гарах ийм магадлал бол нэлээд өндөр байгаа. Тэгэхээр одоо эцэг эхчүүд маань болж өгвөл гэрээрээ хүүхдээ эмчлэх тал дээр бас онцгой анхааруулахыг зөвлөж байгаа. За мөн бид нар бас энэ гэрээр одоо хүүхдээ асарсан тохиолдолд эцэг эхэгд одоо лист олгодог учраас энэ асуудлыг одоо бид нар холбогдох яамтай хамтарч ярилцж байгаа. Одоо энэ дээр яагаад гэвэл эмнэлэгт хэвтээд одоо эмнэлэгт хүүхдээ асарсан тохиолдолд энэ эцэг эхэд ажлаас чөлөөсөн лист олгож байгаа. Гэтэл амбулатороор хүүхдээ одоо гэрээрээ асарсан тохиолдолд лист олохгүй байгаа учраас энэ асуудлыг бол одоо бид нэр тавьж байгаа. Тэгэхээр одоо би бас энэ дээр юу хэлэх гэж байна гэхээр аж ахуй нэгж байгууллагууд маань эцэг эхэд одоо цалинтай чөлөө олгохыг бас
уриалж байгаамаа. Өнгөрсөн жил одоо бид нар бас энэ тал дээр нэлээдгүй ажлыг хийж зохион байгуулсан байгаа. Яагаад энэ бүхнийг бид нар авах хэрэгтэй юм бэ гэхээр бид нар энэ томоо төс төвчнийг одоо эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол багтаагаар даван туулахад одоо энэ бүх үйл ажиллагаагаа одоо чиглүүлэх шаардлагатай гэдгийг би бас нэгдүгээр хэлмээр байна. Энэ ташрамт хэлмээр байна. За мөн бид нар бас энэ 10 дугаар сарын 16-наас эхлээд томоогийн дархлаажуулалт вакциныг хийж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ нийслэлийн хэмжээнд байгаа агаарын бохирдлын өндөр одоо агаарын бохирдлын түвшин өндөр энэ байршилд байрладаг цэцэрлэгийн хүүхдүүдэд 40 мянган гаруй хүүхдэд томоогийн вакциныг хийсэн байгаа. За мөн тэнд байдаг одоо сургуулийн багш нарт үн төлбөргүйгээр хийсэн. За халдвар төвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетуудад бас энэ дархлаажуулах процесс маань одоо үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр та бүхэн хүсэх юм бол энэ ажлын өдрүүдэд 9-ээс 15 цагийн хооронд одоо ч одоо дархлаажуулалт хийгдэж байгаа гэдгийг хэлмээр байна. За мөн 2016 оноос эхлээд ур шигний хатгалгааны эсрэг дархлаажуулалтыг мөн хийж эхэлсэн байгаа. Энэ дээр одоо сонгон хайрхан дүүрэг, Сүхбаатар дүүргээс эхэлж хийсэн. За 2017 оноос бид нэр Баян зүрх дүүргийг хамруулж байгаа. 2019 онд бусад бүх дүүргийг хамруулна. За 2020 оноос ур шигний хатгалгааны эсрэг вакциныг нэг одоо улс орон даяар нэвтрүүлэхээр одоо ингээд бэлтгэл ажил одоо шат дараалан хийгдэж байгаа. За сонгон хайрхан Сүхбаатар дүүрэгт одоо өнгөрсөн жилээс эхэлж хийгдсэн энэ вакцины үр дүнг одоо бид нар бас энэ жил тооцох судалгааны ажлууд маань бас хийгдээд явж байгаамаа. За ер нь бол Сүхбаатар сонгон хайрхан Баян зүрх дүүргийн нийт 48 мянган хүүхдийг өнөөдөр ур шигний хатгалгааны эсрэг вакцинжуулалтаар бол одоо бүрэн ингээ хамруулад явж байна. За бид нар өнөөдөр одоо энэ эрүүл мэндийн байгууллагууд дээр үзлэг ямар байна, иргэдээс одоо ямар гомдол ирж байгаа тэрэн дээр үндэслээд одоо улсын 1-р төв эмнэлэг, за дүүргүүдийн эрүүл мэндийн төв нэгдсэн эмнэлгүүдээр мөн нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад одоо тэнд одоо энэ тулгымцсан асуудлуудыг бас газар дээр нь шийдвэрлээд явж байгаа. Одоо хуурийн дагуу ажиллаж байгаа юм аа. За тэгэд нийслэлийн одоо бас ингээ орны ачаал нэмэгдээд ирэхээр манай дээр бас талхамдж байгаа нэг асуудал бол хүний нөөцийн асуудал байдаг. Тэгэхээр одоо бид нар нийслэлийн дүүргүүдийн эмнэлэг тус бүрт 4-5 резидент эмчийг нэмэгдэл хүч байдлаар ажилуулж байгаа. За мөн эрүүл мэндийн төвүүд дээр ажлын өдөр 22 цаг хүртэл за Бямб гарагт 10-аас 16 цагийн хооронд бас эмч нар маань уртасгасан цагаар ажиллаж үзлэг бас хийж байгаа гэдгийг би бас дордож хэлмээр байна. За мөн бид нар энэ томоо төс төвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах талаар аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, эрүүл мэндийн газартайгаа цахим хурлыг бол одоо байнга одоо хийж байгаа. Одоо энэ бид нар энэ тайлан хугацаанд одоо 8 удаа энэ цахим хурлыг хийсэн, заавар зөвлөгөө өгсөн байгаа. Хариу арга хэмжээний талаар одоо ярилцаж ингэж асуудлаа шийдвэрлээд явж байна. За мөн ер нь жилийн энэ томоогийн вирусын хүрээ, илэрх шинж байдал, одоо томоогийн вирусын шин чанар бол өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр энэ дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бас судалгаа хийгээд тухайн жилийн томоогийн үүсгэгчийн одоо онцлог шинж байдлыг одоо бид нарт мэдээлдэг. За энэ дээр үндэслээд манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс томоо төсд халдварын үед одоо авах онцлогоо эмчилгээний заавар зөвлөмжийг гаргасан. За энэ заавар зөвлөмжийг бид нар одоо бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнуудаа одоо ажлын байран дээрх сургалт, онлайн хэлбэрээр, цахим хэлбэрээр сургалт хийж одоо бүх энэ мэдээллийг хүргэсэн байгаа. Одоо тухайлбал энэ жилийн вирусын онцлог ямар байгаа юм, энэ дээр яаж онцлох юм, ямар эмчилгээ хийх юм, эмчилгээний ямар тактикийг авах юм бэ гэдэг талаар бол одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс маш тодорхой заавар зөвлөмжийг гаргаж сургалтыг бол одоо бүх шатанд бүх шаардлагатай хүмүүстэй хүргэж ажиллаж байна. За хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо бид нар бас энэ томоо төс төвчний өнөөгийн байдал ямар арга хэмжээ авах одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээ заавар сэрэмжлүүлгийг бол одоо бүх хэлбэрээр хүргэж байгаа. Инфографик хэлбэрээр хүргэж байна.
За томоос төс төвчнөөс сэргийлэх хүн бүрийн одоо чадах энгийн арга гэдгийг бол одоо бид нар бас энэ бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж байгаа. За цэгийн илэлгүүд байж байгаа. Сургууль цэцэрлэг дээр бол одоо бас энэ цэгийн илэлгийг яаж хийх вэ гэдэг энэ дадлыг одоо сургууль цэцэрлэгийн эмч нарт бас олгох талаар нэмэлт хичээлүүд явуулсан байгаа. За мөн одоо дэмжлэг байдлаар зарим сургууль цэцэрлэг дээр ч очиж бас энэ бүх арга хэмжээгээ авч явж байна. Ер нь олон нийтийн цахим сүлжээнд одоо бид нар бас тандалтыг байнга хийж байгаа. Тэгээ энэ заавар зөвлөмжийг бол байнга хийж явж байна гэдгийг би бас онцлон дурдмаар байна. За мөн амьсгалын замын өвчлөл түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 хүртэлх насны 390 мянга гаруй хүүхэд 73 мянга гаруй хөхүүлэгчүүдийг А эмэн дэмээр хангах ажлыг зохион байгуулсан байгаа. Ингээд мөн өвөлжилт хүндрэх магадлалтай 13 аймгийн 110 сумын их хүүхдэд 10 төрлийн амин дэм, 5 төрлийн эрдэс бодис бүхий био бэлтгэлийг хөргүүлж байгаа. Тэгээ энэ маань одоо аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллага сум өрхийн эмнэлгээр дамжиж одоо зорилттой бүлэгтээ хүрж байна гэдгийг би хэлмээр байна. За тэгээд хамгийн гол нь одоо бид нар бас нэгэнд одоо өнөөдөр агаарын бохирдлоос өндөр түвшинд байгаа. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах хүртэл хугацаанд одоо бид бүхэн бас өөрсдөө энэ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр орон гэртээ одоо байнга чихтэй цэвэрлэгээ хийх. За өдөр агаар цэвэрсэн үед бол одоо агаарын сэлгэлтийг хийх. За мөн манай уламжлалт ардын аргууд байдаг. Одоо бид нар чи хүүхдийнхаа хүзүүнд сармис сэлхээд явж байдаг. За мөн орчны агаарыг цэвэрлэх зорилгоор одоо шилэнд одоо ус хийгээд тэрэндээ одоо саримсаа хэрчээд хийх гэх мэтэр одоо бас юм уламжлалт аргууд байдаг. За тэгээ хамгийн үр дүнтэй арга бол энэ цэгэн илгийн арга байгаа. Би бас түрүү нэг зүйл хэлхийг орхисон байна. Бид бүхэн өнгөрсөн жилүүдэд бол 45-аас 55 мянган хүн тун томоогийн эсрэг вакциныг орж одоо эрүүлж импортоор авч бид нар хийдэг байсан бол энэ жилийн хувьд бол 220 мянган хүн тун вакциныг оруулж ирж за зорилттой бүлэгтээ үнгүй хийж байгаа. За халдвар төвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар одоо нэг хүн тун маань 10 мянган төгрөгөөр хийгдэж байгаа. Өнөөдөр бол одоо энэ бас хийгдэх боломжтой байгаа гэдгийг би бас дахин дурдмаар байна.